Азийн их хотын эрч хүчийг илтгэгч Tiger брэндээс зохион явуулдаг Tiger Street Football 2013 олон улсын гудамжны хөлбөмбөгийн тэмцээн 2013 оны 9-р сарын 7-8 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Үндэсний ялагчаар Inter Delta FC баг шалгарч Вьетнамын Ho Chi Minh хотноо болох Grand Finals буюу аваргуудын финалд оролцох эрхийг авсан юм а. Анх 2011 оноос зохион явагдаж эхэлсэн Tiger Street Football нь дэлхийн хэмжээнд хамгийн хурдан эрчээ авч хөгжиж байгаа гудамжны хөлбөмбөгийн тэмцээн бөгөөд уг тэмцээн зохион байгуулагдаж байгаа тухайн улс орны багууд бусад орны ялагч багуудтай хал зөрсөлдөх боломжийг олгодог тэмцээн билээ. 2012 онд Азийн 5 оронд амжилттай зохион байгуулагдсны дараа энэ жил Аз номхон далайн бүс нутгийн 7 орныг хамран зохион байгуулагдаж байгаа ба үзэгчдэд гудамжны хөлбөмбөгийн зогсолтгүй, тасралтгүй үргэлжлэх эрч хүч, давтагдашгүй байдлыг мэдрүүлсэн юм. Монгол дахь тэмцээний үеэр ширээний хөлбөмбөгийн тэмцээн зохион явагдсан бөгөөд ариун болд мөнгөн шагаанаар ялагчаар тодорч Inter Delta багтай хамт Ho Chi Minh хотод очиж аваргуудын тэмцээнийг үзэх хэрэгээр шагнуулсан юм а. Монголын баг тамирчид Чингис хаан эс хонгоцны буудлаас 2013 оны 11-р сарын 8-нд өглөөний 8 цагаас Tiger Street Football 2013 аваргуудын тэмцээнд оролцохоор Вьетнам улсыг зорилоо. Вьетнам руу урагшаа. Замда Инчоны онгоцны буудлын дээр хэсэг саадж байгаад цааш аяллаа үргэлжлүүлж 23 цаг 30 минутанд Ho Chi Minh хотод хүрсэн юм. За бид ирлээ. Tiger Street Football, Inter Delta FC, Вьетнам, амжилт! Вьетнам улсын Ho Chi Minh хот нь түүх дурсгалын газар ихтэй, жуулчдын хөл хөдөлгөөнд тасардаггүй томоохон хот юм. Хотынхны өндөг гол унаа бол мопед мотоцикл. Үүнийг эмэгтэй эрэгтэйг унаж сурсан байх нь гайхамшигтай. Өнөөдөр Вьетнамын үндэсний аварга шалгаруулалт тэмцээнд болж байгаа юм байна. Яг бидний үндсэн тоглох олон улсын тэмцээнүүд маргааш эхэлнэ. Одоо ингээд бүгд орж сонирхцгаая. Монголын баг тамирчид эхний өдөр Вьетнамын авар шалруулах тэмцээнийг үзэж сонирхохоос гадна гаднах талбайд байрлуулсан хөгжин тоглоомоор тоглож, дурсгалын зураг татуулж, экстрим спорт, урлагийн тоглолтуудыг үзэж сонирхож явлаа. Tiger Street Football 2013 Grand Finals тэмцээний үеэр Tiger Crystal ширээний хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж, өөрийн багаа хөгжин дэмжихээр ирсэн ариун болд мөнгөн шагаанаар оролцохоор болсон билээ. Бас үндэсний ширээний хөлбөмбөгийн аварга шалгаруулалт тэмцээнд бас болж байгаа юм байна. Тэгээд монголчууд ороо бүртгүүлээгээд ингээд тэмцээнд оролцох боломжтой болчлоо бүртгүүлжтэй. Хэрвээ энэ төрүүлэх юм бол Монголдо бас нэгэн цомыг авч очих боломж битээрээ шалтгаална. Энэ үеэр Tiger Street Football 2013 тэмцээний илч дэлхийн аварга FIFA-гийн шилдэг тоглогч Италийн домог төлбөмбөгчин Фабио Канаваро Tiger асарт ирж хөгжин дэмжигч фэнүүдтэйгээ уулзсан юм а. Тэрээр энэ тэмцээний илч төлөөлөгчөөр ажиллах болсон нь зүгээр нэг тохиолдлын зүйл биш юм. Хүүхэд байхдаа Наполи хотын гудамжинд хөлбөмбөг тоглож ирсэн бөгөөд
Өөрийнх нь хэлснээр гудамжны хөлбөмбөг зүрхэнд нь ойр байдаг юм. Тэрээр гудамжны хөлбөмбөг тоглох нь тоглогчдын ур чадвар, хурдыг нэмэгдүүлдэг гэсэн юм аа. Ийхүү дэлхийн брэнд Tiger дэлхийн одыг хөлбөмбөг сонирхогч хэрэглэгчтэйгээ уулзсан юм аа. Ширээний хөлбөмбөгийн тэмцээнд оролцсон мөнгөн шагаа ариун болтнаар хүчтэй өрсөлдөгч нараа ялж хэсгээсээ гарan аваргын төлөө тоглох эрхийг авч чадлаа. Ширээний хөлбөмбөг нь Вьетнамд нэлээд хөгжсөн гэдэг нь тоглолтын үеэр харагдаж байсан юм. Олон арван Вьетнамын хөгжийн дэмжигчдийн гайхширлыг төрүүлж хэсгээсээ гарч аваргын төлөө тоглохоор болсон билээ. Аваргын төлөө эхний үед Вьетнамын баг 7-2-ын харьцаатай ялж, дараагийн үед 7-1-ийн харьцаатай Монголын багийн ялдаар өндөрлөө. Ингээд дахин 10 бөмбөгөөр тоглож, эцсийн мөчид 9-9-оор тэнцэж, хэн нь аварга болохоо үзэх шийдвэрлэх үеэрлээ. Үзэгчид дэмжигчдийн хөөрөл дээцэгтэй хүрсэн ширүүн тоглолтондаас Монголын баг төрүүлэн гоолдож аварга боллоо. Ийхүү 32 багаас шалгаран гарч аварга болсон ариун болд мөнгөн шагаанаар цом, алтан медаль 2 сая доллараар шагнууллаа. Tiger Street Football 2013 Grand Finals тэмцээний олон улсын тэмцээн 11-р сарын 10-нд эхлэж, Вьетнамын 4 шилдэг баг орон орны аварга багуудтай 2 хэсэгт хуваагдаж, тойргийн журмаар тоглохоор боллоо. Манайх B группт орсон байна. Австрал, Бразил мэтийн орнууд ерөнхийдөө пас техник сайтай, пас ихтэй учраас тэрийг аль болох өгүүлэхгүйгээр өөрсдийнхөө тоглолтыг аль болох гаргаад өөрсдөө илүү бөмбөг өрий гэсэн тактикаар л ер нь явъя гэж бодож байгаа. Монголын баг Б хэсэгт Англи, Сингапур, Австрал, Вьетнамын Там Хон Чо, DVT багуудтай нэг хэсэгт орж тоглосон билээ. Tiger Street Football 2013 аваргуудын тэмцээнд Бразил, Англи, Австрал, Малай, Сингапур, Вьетнамын баг тамирчид орж байгаа бөгөөд анхудаа Монгол, Хятад, Камбожийн баг тамирчид орж байгаа юм аа. Тэмцээнд оролцож байгаа багуудад амжилт хүсэж, Tiger Street Football 2013 тэмцээний илж, дэлхийн аварга Фабио Канаваро үг хэлж, дурсгалын зураг татуулав. Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа Интер Дельта FC багийн бүрэлдэхүүнд 7 дугаартай Чинбатын Чинбаяр, 2 дугаартай Алаг Эрдэнийн Насан Жаргал, 4 дугаартай Баяр Жаргалын 50 хүү, 6 дугаартай Сугарын Инх Тулга, 3 дугаартай Чожил сүрэнгийн Мөнх Жаргал, легионер тоглогч 5 дугаартай Олондеру Олотайн Фисауё нар багтаж олон улсын давцнаа эх орноо төлөөлөх хүндтэй үргийг хүлээсэн юм аа. Ингээд тэдний эхний тоглолт нь Монголд болсон Tiger Street Football-ийн олон улсын тэмцээнд төрүүлсэн Английн хүчрхэг баг байсан юм. Манай баг энэ тоглолтод харамсалтайгаар ялагдал хүлээсэн. Энэ үеэс эхлээд хасах хэмийн хүүднээс очсон Монголын залууст нэмэх 30 хэмийн бөхчим халуун тоглоно гэдэг төсвөр төвчээр шаардсан хүн даваа болох нь мэдэгдэж эхэлсэн юм аа. Тэд дараагийн учраануудтайгаа энэ тэнцүү тоглосон ч хожил авч мөн хараахан чадаагүй юм. Вьетнамын Там Хон Чо багт 1 оноогоор хожигдсон бол Сингапурын багт 2 онооны зөрөөгөөр хожигдсон.
I'm from Team M&A Singapore. Би Сингапураас оролцож байгаа M&A багийн гишүүн. Дөнгөж сая гал гарсан тоглолт боллоо. Бид Монголын багтаа тоглосон юм а. Хүчтэй өрсөлдөгч байсан шүү. Учир нь монголчууд бие бэлдрийн хувьд үнэхээр хүчтэй юм байна. Because Mongolia is physically strong. Би Монголын багийн бүрэлдэхүүнд багтан оролцож байна. Багийнхан маань үнэхээр сайн хүмүүс шүү. Би мэрэгжлийн тамирчин биш дээ. Гэхдээ багийнхныхаа хамт чадхыгаа хараар хичээсэн. Бид хүчтэй өрсөлдөгч байж сайн ч үр дүн гаргаад байна. Тэдний сүүлийн тоглолт нь хэсгийн бүх тоглолтондоо хожил авч Английн хүчрхэг багийг булган аваад байсан Вьетнамын DVT баг байсан юм. Хожил авч чадаагүй байсан манай залуусын хувьд энэ тоглолт нь маш чухал тоглолт байсан бөгөөд тэд бүх хүчээ дайчлан тоглохоор шийдсэн юм а. Энэ тоглолтод тэд ур чадвараар дутхгүй гэдгийг харуулсан тоглосон бөгөөд 4 дугаартаа 50 хүү айлын хаалганд бөмбөг оруулснаар Монголын баг 2 онооны илүүтэйгээр ялалт байгуулсан юм. Энэ нь манай багт үнэтэй уулзсан ялалт байлаа. Бид нар сая сүүлийнхээ тоглолтыг хийлээ. Тэгээд манай сүүлийн өрсөлдөгч бол Вьетнамын аврах шалралт тэмцээний 3 дугаар раунд орсон багийг хожлоо. Тэгээд үнэхээр сэтгэл өндөр байна. Бусд бүх багууд аль альныгаа хожих ерөөсөө чадвартай потенциалтай тийм багууд ирсэн байна. Энэ жил тэмцээний өрсөлдөөн хүчтэй өрнөж байна. Бид хагас шигшээ тоглолтод шалгаж үзсэндээ баяртай байна. Цаашлаад шигшээ тоглолтод үлдэхийн төлөө хамаг хүчээр ажиллах болно. Бусад тэмцээнүүдээс илүү хүчтэй өрсөлдөөнтэй болж байгаа учраас энэ удаагийн тэмцээний төвшин биднийг гайхшруулж чадлаа. Бусад багуудтай тоглох боломж олгож байгаа нь сайхан хэрэг гэдгийг хэлмээр байна. Тухайлбал Монгол, Камбож, Хятад зэрэг орнуудын багууд энд хүрэлцэн ирсэн байна. Дэлхийн бусад орны багуудтай өрсөлдөн гэдгээр их бахархаж байна. Tiger Street Football! Tiger Street Football 2013 тэмцээний финалийн А хэсгээс Хятад, Бразилийн баг, Б хэсгээс Вьетнамын Там Хон Чоу, DVT багууд гарч аврагын төлөө хоорондоо өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээнийг хэвлэл мэдээллийн албан ёсны төлөөлөгчөөр дэлхийн спортын томоохон суугуудын нэг Fox Sport телевиз ажиллаж тэмцээнийг шууд дамжуулан үзүүллээ. Дэлхийн хэмжээний спортын суваг Fox-оор шууд дамжуулан үзүүлнэ гэдэг нь уг тэмцээний чансааг харуулж буй юм. Монгол улсын тэмцээн ч мөн шууд дамжуулагдсан гарсан бөгөөд энэ нь Tiger брэнд Монголын спортод бас нэгэн шинэлэг зүйлийг авчирсан явдал болсон юм а. Энэхүү Бразилийн баг хүрэл медаль, Хятадын баг мөнгөн медаль, нутгийн дивжээ эвэж Вьетнамын баг DVT алтан медаль хүртэж цом 30 мянган Америк долларын эзэн болсон юм а. Шагналыг дэлхийн авраг Tiger Street Football 2013 тэмцээний элч Фабио Канаворо гардуулж багуудад баяр хүргэлээ. Вьетнамын DVT баг төрүүлснээр аврагуудын авраг болсон бөгөөд тэднийг хоцсон ганц баг нь Монголын баг болсон юм. Энэ нь Монголын Tiger Street Football-чдад ирээдүй бий гэдгийг харуулсан явдал боллоо. Вьетнам улсад зохион явагдсан Tiger Street Football 2013 аврагуудын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Дэлхийд таашаагдсан Tiger брэнд энэхүү Монголын болон дэлхийн хэрэглэгчдэд хөлбөмбөгийн маш сонирхолтой хэлбэрийг өөрийн онцлог тохируулан их хотын эрч хүчийг оруулан хүргэлээ. Мөн энэ тэмцээнээр Монголын хөлбөмбөгчдөд
дэлхийн тамирчидтай өрсөлдөх, туршлага хуримтлуулах боломжийг олгож, хэрэглэгчид, хөлбөмбөг сонирхогчдоо дэлхийн одтой уулзуулсан Tiger брендийн хамт олондоо талархал илэрхийлье. Дэлхийд таашаагдсан Tiger брендийн эрч хүч, давтагдшгүй байдлыг илэрхийлсэн арга хэмжээнүүдээр эх ондоо дахин уулзцгаая.